нутгийн зөвлөлийн дарга эрхэм хүндэт илам олон танаа олон улсын болон Монголын хамтын өдрийг тохиолдуулан аймгийнхаа ахмад настан азар борлуудаа жил бүр мэдшлээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүлж арын билгээ бардуулан сайхан боломжтой төгсныг талархан тэмдэглэж өргөмжлөл дорсолын зүйлээр шагнав. Танд эрүүл ад жаргал сайн сайхныг хүсч өглөө болон өдрийн сайтай зориулж өдөр бүр хүний сайтай учирч өнд жаргаж өөрөөр жаргаж дэвшин баясаж дээшлэн жаргаж хүслэрэн жаргаж хүндүүдэн жаргаж амжилт бүтээлээр адран дурсах байхын үнцэтэй юмыг өргөн дэвшүүлье. Хөмсгөл аймгийн хамтын хорооны дарга Норс Самбуу 2000 оны 10 дугаар сарын 1-нд ирсэн байна. Заавал ирэх хөрөнгөлийг улсын хурлын гишүүн нэг хамгааллын бие дэөлөгч Эрдэнэбаатараар гард өргөх шээ. Энэ жилийн ахмадын баяраар Хөвсгөл аймагт одоо ахмадын өргөө ашиглалтанд орсон явдал бол энэ жилийн ахмадын өдрийн бас өвөр мөсөн онцлог нэг үйл явдал гэж одоо ингэж тэмдэглэж хэлж болно. За нөгөө талаар энэ ахмадын өдрийг уламжил болгон манай улсын хурлын гишүүн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Энх хамгаалан гишүүн маань сүүлийн 4 жил дараалан ахмад наснуудаа өөрийн чин сэтгэлийн халуун дотн мэнчилгээ дэвшүүлж ажил амьдралд нь сайн сайхныг хүсээд тэгээд гарын бэлгээ гардуулдаг ийм уламжил тогтсон. За энэ жил одоо 4 дахь жилдээ энийг тэмдэглэж байгаад аймгийн ахмадын даргын хувьд манай аймгийн ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүд одоо энэ гишүүдийн өмнөөс энэ хамгаалан гишүүндээ цаашлих нь ажил амьдралд хамгийн их сайн сайхныг хүсэн өрөөж одоо баяр талархлаа илэрхийлж байна. Өнөөдөр бас нэг түүхэн ийм сайхан өдөр болж байна. Ахмадуудын маань бас хүсдэг, хүлээдэг, ярьдаг ийм одоо ярианы сэдэв бол ахмадын амралтаа өргөжүүлээ, улам тохилог болгоё. Энийг л одоо та бүгд маань хүсэж байсан. Аймаг орон нутгийн одоо төр захиргааны байгууллагын бодлогот байдаг хэдий ч энэ асуудлыг бас хөрөнгө мөнгнөөсөө болоод шийдэж чадалгүй олон жил зорилттой болгож, олон жил ярьж та бүдгийн санал бодлыг тусгаж явсаар одоо өдий хурж байсан. Тэгээд өнөөдөр мөрөөдөл биелдэг гэдэг шиг улсын их хурлын гишүүн Энх хамгааллын гишүүн маань Хөвсгөлийн 10 гаруй мянган одоо ахмадтай зориулж энэхүү амралтанд одоо 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж Хөвсгөл далайн ирэг дээр ийм сайхан одоо амралт байгуулж өгж байгаа явдал бол ахмадын түүхэнд бас манай өсгөлчүүдийн түүхэнд бол ийм онцлог сайхан одоо үйл явдал болж байна гэж ингэж үзэж байна. Тэгээд аймгийн засгийн нэрийн өмнөөс болон ахмадуудынхаа өмнөөс улсын их хурлын гишүүн Энх хамгааллын гишүүн танд талархаж байгаагаа илэрхийлж танд ажлын өндөр амжилтыг хүсье. Ингээд одоо ахмадууд маань энэ сайхан амралтанда сайхан амраараа эрүүл их байгаараа та бүгд маань энэ амралтыг одоо байгуулж өгөх нэг хэрэг цааш нь энэ амралтыг чанартай үйлчлэгээ болгож ахмадууд одоо их сайн үйлчлэгээ байлгахаас бол орон нутгийн удирдах бид бүхний одоо хүлээсэн үүргээ гэж ингэж үзэж байна. Тэгээд цааш бол амралтаа улам одоо өргөжүүлэх, материалын баазыг бэхжүүлэх, тав тухтай болгох, ахмад настан одоо та бүгдтэй чанартай сайн үйлчлэгээ болох тал дээр аймгийн засгийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэдгээ хэлхийг хүсэж байна. Баярлалаа та бүхэнд. Манай аав маань Лувсан цэрэн гэж хүн Хөвсгөл аймгийн өндөр насны зөвлөлийг анх байгуулж, анхны хоршоог байгуулж
талхны цех, можааны цех гэдэг олон ийм аж ахуйн газруудыг байгуулж байсан. Одоо хүртэл өндөр насны зөвлөлийн талхаа идэх дуртай биз дээ, тийм ээ. Өндөр насны зөвлөлийн талхаа одоо хүртэл сайхан манай сам гардван барьж байсан. Одоо хүүхдүүд нь барьж байгаа ийм сайхан амттай талх байдаг. Энийг бас миний аав анх санаачилж барьж байсан. Тэгээ өнөөдөр бас аав ээж хоёр маань бас тэнгэрээс харж байгаа байх гэж бодож байна. Тэгээд миний ээжтэй, миний аавтай хамт ажиллажсэн олон сайхан ахмадууд үрж байж та бүхэндээ бас энэ сайхан амралтыг одоо барьж байгуулах ийм хувь тохиолдол энийг бол би их бэлгшээж байгаа. Тэгээд дулымжууд даргадаа бас их баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд дулымжууд дарга маань анх энэ санааг гаргаж бас хөөцөлдөж яг энэ нуурынхаа ирэг дээр энэ газрыг авахд маш их үүрэг гүйцэтгэсэн, маш их сэтгэл гаргасан ийм сайхан дарга. Тэгээд над дээр ирээд за нэг ийм ахмадын соёл барьмаар байна. Санхүүжилт нь ерөөсөө шийдэгдэхгүй байна гэсэн. За энэ та газрынхаа асуудлыг шийдчих юм бол за энэ санхүүжилтийг одоо би хариуцаж ямар ч байсан ихний ээлжинд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хариуцж хийнэ гэж амласан. Ингээд бид хоёр хоёлоо бие биендээ амдаа хүрч जैन тийм ээ. Амлалтандаа хүрлээ. Тэгээд ингээд энэ сайхан амлалтыг барихад нэг ихний ээлжинд ямар ч байсан 50 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт орлоо. Нийт энэ гэрийн доторх одоо хатуу зөөлөн эдлэл за ингээд энэ цайны газар за ингээд эмнэлгийн анхан шатны шаардлагатай ахмадуудад шаардлагатай байгаа шаардлагын аппарат гэдэг ингээд ихний ээлжинд ямар ч байсан ахмадуудаа нэг 5 тухтай амрах ийм сайхан болцоо бүрдэж гэнэ гэж би ойлгож байгаа. Бид нар чинь Хөвсгөл аймгийн иргэд тэгээд өөрөө энэ Хөвсгөл нуурын эзэд тэгсэн мөртлөө яг Хөвсгөл нуурынхаа ирэг дээр бид нар өөрийн гэсэн ийм амралтгүй соёлтгүй ийм л болцсон ард юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр тусмаа ахмадууд маань та бүгдийн маань энэ ач буян болоод энэ Хөвсгөл нуурын иргэд нуурын эзэд болж төрсэн энэ хувь заяатай ард юм. Тэгэхээр энэ хувь заяагаа бид нар бас эдлэх ёстой гэж би ойлгож байгаа. Тэгэхээр яг нуурынхаа ирэг дээр ийм сайхан одоо совилттай амралттай боллоо. Тэгээ жил ирэх тусам энэнийхээ хүчин чадлыг сайжруулна. Сая дулымжууд дарга хэлж байна. Нийт манай Хөвсгөл аймгийн хэмжээгээр бол жилд нэг амралтанд амрах, совилт амрах хүсэл сонирхолтой 1500 орчим ахмад байдаг юм байна. Хүчин чадал нь одоо энэ амралт орсноор бол энэ 1500-д хүрэх юм байна. За хамгийн түрүүнд бидний баярлах хүмүүс бол одоо манай улсын их хурлын гишүүн хам олон байгаа. Ялангуяа энэ хөвсгөлчүүдийн төлөө одоо ажил үйлсээр зориулахаар ингээ их хурл сонгогдсон энэ үүргээ одоо маш сайн гүйцэтгэж манай хамт олонны тавьсан саналыг одоо хамгийн ихэн түрүү хүлээж авсан. Одоо та бүхэн ийшээ үзэн одоо яг энэ одоо ахмадуудыг хүлээж авахын эсхийгээр за мөн одоо соёлын байшинг наашин зөөх тогтчуулах энэ бүх зүйлд манай гишүүнээ оролцоо одоо маш их байгаа. За мөн дараагийн одоо би маш чухал хүмүүсийг хэлхийг хүсэж байгаа. Энэ бол манай хэлцээ хамт олон байгаа. Цөөхөн зогсож байгаа. Бид нар энэ амралт соёлыг эхлүүлэхийн төлөө бид нар сар гарan хагас бүсэн цөдөр амарсангүй. Одоо хагас бүсэн цай болгонд л ирж манайхынд ажиллаж байлаа. Тэгээ ерөнхийдөө манай хэлцэн 22 3 хүн бол ер нь байн ажилласан энд. Бид нар энд ямар нэгэн гадны одоо тийм юу гэдгийг одоо хөлсөөр ажиллах хүн авсангүй. Өөрийнхөө захиргаа аж ахуйн ажиллах мэргэжил түнгүүдийн хүчээр бид нар өнөөдрийн энэ одоо байдлыг одоо хийж байгуулад байж байгаамаа. Аймгийн ахмадын хорон даргынхаа хэлснээр энэ ахмадын соёлыг улам илүү хүний төлөө тийм ээ одоо сайхан орчинтай ийм байлгахын төлөө бид нар одоо чадах бүхнээ хийх болно гэж та бүхнийхээ өмнө бас хэлхийг хүсэж байна. Тэгээд бас энэ одоо олон ахмадуудын бид нар бас ялангуяа энэ бидний хүслийг хүлээж авсан их хурлын гишүүндээ бид нар хүндэтгэл үзүүлэх гэж бас бэлтгэсэн байгаа. Энийгээ бас гардуулчихъя. Энэ бас нээлтийн үйл ажиллагаа бэлэгдэн бүлийг бодоод би ихний ээлжинд нэг амлалтыг та бүхэнд өгөхийг хүсэж байна. Ингээд нааша явхад бол унаа машин ингээд хэрэг болдог. Хүн болгон өөрсдийнхөө унаа машинаар цуваад байхад хэцүү. Тэгээд ахмадынхаа амралтанд ахмадуудаа зориулээд би ирэх авар гэхэд нэг автобус бэлэн болгож өгнө гэж ингэж хэлж байна.
манай Нороо самбуу ах маань бас тэгээд энэ ахмадууд чинь цайны зүү хамгийн чухал шүү дээ гэж байна. Дахиад дээрээс нь нэмээд 5 үнэ бэлгэлжээ. Зүйтэй цай ууссан байна тийм ээ. За ингээд 5 үнэтэй боллоо шүү. За. Үнэхээр одоо ер нь хамгийн ээлтэй одоо тэмдэглэгчүүд нэг сайхан байна гэдэг тийм хүний сэтгэл тэнүүхэн байдаг юм байхгүй Ахмад бол тийм. Би одоо энэ их урт удаанаас улам энэ ажлаа өндөр амжилттай явуулж байгаасаа гэж бодож байна. За энэ Ахмадын соёл нэгсэнд маш их баярлж байна. Үнэхээр сайхан. За энэ хамгаалангийн ээжтэй би одоо нэг дор цуг ажиллаж исэн тун сайхан санагч чинь ээжнээс мөн бидний донд ялгаагүй ингэж байж ахаар байлаа. Энэ хамгааландаа ээжийнх нь өмнөөс ээжийн тэнгэрээс харж байгаа хаа. Их баярлж байна гэж хэлж байна. За өнөөдөр одоо энэ Дамралт соёлын газар байгуулагдаж хөгшчүүл биднийг энд нээлтэнд оруулсан одоо их талархаж байна. Тэгээ ер нь одоо энэ хөвсгөл далайхаа үе дээр ингээд соёлыг тавьчихна гэж зүйдлээгүй явж байсан. Энэ насны минь мөрөөдөл одоо өнөөдөр биелж явах юм аа. Дараг би одоо даалгацсан хүн энэ насндаа бараг энд ингээд соёлд байгуулагдчихад энд амарч байна гэж бодохгүй байсан шүү. Нуурын дээр хэдэн хүүхэд агчлаа дагаад тэгээд нэг энэ тэмцээний ямарчсан газрын буландл шахагдаад амарч идэв юм шүү дээ. Одоо энэ өөрийн нэгэн юмтай очлоо гэсэн шиг бодогч юм шүү. Энэ амралтын газрыг одоо байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн улсын их хурлын гишүүн Инх Хамгаалан болон түүнийг одоо бас санаачлан зохион байгуулж ийм сайхан амралтыг тогтооход бас гар бие оролцож байгаа хэлтсийн дарга түүний хамт олон одоо бид нэр одоо сар гарan одоо ингэж өөкөө хөдөлмөж бид нар ажилласан үйлдэлд ийм одоо байдал тогтцолт хийгээд явж байна. Маш их баярлж байгаа шүү гэж хэлье да. Том сайхан баяр болж олон ахмадуудыг ингэж хүндэтгэж хүлээж авсан энэ хамгаалан даргадаа баярлалаа. Төр төмнийхэн сайн сайхныг хэлээ зүтгэж яваа хүн одоо ч ингийн их зүтгэх байх гэж би найдаж байна. Энэ хамгааландаа урт удаан сайн сайхан бүхнийг хүсэн яриа хийж авсан, бүтээж авсан гэмээр урамшуулж ингэж олон жил ингэж байгаа шүү дээ. Энэнд их баяртай байна. Тонх баяртай.